чухал асууя да. За нэгдүгээрт олон байгууллага авчиж товч асуугаа авчи. Орос улбын улстай хөлийг шалган баталгаажуулах ажиллагаа ер нь ямар явцтай байна? Ирэх жилүүдэд энэ ажлууд ер нь ямар гүйцэтгэлтэй байх юм? Төсөв мөнгө зохион байгуулалтын ажил дээр ямар нэгэн саад гарч байгаа юу? Ер нь бидэд бас том зургаараа хойд өрчтөөгөө хилээ баталгаажуулж бас нэгдсэн үндэсний байгууллага бүртгүүлэх тийм том амбиц бол байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ямар явцтай байна нэгдүгээрт хариулж өгөөч. За хоёрдугаарт хууль зүйн дотоод хэргийн яам ерөн зүгээр энэ эдийн засаг бизнесийг дэмжих чиглэлийн асуудал дээр яг энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх чиглэлд ер нь ямар бодлогын арга хэмжээнүүдийг төлөвлөж улсын их хурлд оруулж ирэхэд төлөвлөж байгаа вэ? Хүмүүс бол ингээ харахаараа нөгөө хууль зүйн дотоод хэргийн яам цагдаа хүчний байгууллагатай харьцдаг гэдэг боловч маш их хэмжээний бизнесийн хууль тогтоомжуудыг бол бас энэ яам шинчилж дүгнэж энийг одоо бас сайжруулж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр ер нь ямар бодлогын өөрчлөлтүүдийг одоо хаврын чуулганд одоо ямар ойлууд байна? Намрын чуулганд ямар байна? Ирэх жилүүдэд ер нь ямар бодлого төлөвлөлтүүд байна? Энэ дээр бас нэг хариулаач. За Улсын бүртгэлийн ерөнхий газраас асууя. Би бас орон сууц захиалгатай холбоотой залилантай холбоотойгоор өрчсөн сэргийлэх чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байгаа. Энэ хуулийн төслийн маань бас гол нэг амин сүнс нь тодорхой мэдээллүүдийг нээлттэй мэдээлэл болгож мэдээлэл солилцох. За иргэд одоо байр захиалгын гэрээ гэдэг юм уу да энийг давхар захиалга байна уу, өмнө захиалга байна уугүй юу гэдэг шалгаж нэгтлэх энэ дид үтцийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа. Энийг бол бас хууль зүйн дотоод хэргийн яамд олон жил бас яригдчихсэн, төлөлтүүд бол хийгдээ явж исэн. Тэгэхээр энэ бас эрх жилийн одоо хөгжлийн төлөвлөгөө болон за ерөн эрх жилүүдэд энэ чиглэлийн ажлуудад дээр хөрөнгө санхүү зохион байгуулалтын үед юу гэж төлөвлөж харж байгаа вэ? Энийг нэг хариулж өгөөч. За прокурор ерөнхий газраас асууя. Энэ эбатууд нэг 12-3 мянган эбатуудын одоо хэрэгэн шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн хэрэгэн шийдвэрлэх ажиллагааны цахимжуулах асуудал байгаа. Програмын хувьд Германы техникийн хамтын ажиллагааны журмаар одоо Нямбатар сайтын үеэс эхлээл хийгээ явж ирсэн. Яг ашиглалтанд орлоо гэдэг зүгээр тууц бол хайчилцаа. Энэ яг бодит хэрэгжилтийн үед ямар хөө байна вэ? Хүн хүч хэмж чадж гин үү? За эргээд энийг эбатууд маань хэрэгжилж бодож гин үү? Цаас одоо тий эдийн засгийн үр ашиг байна уу? Цаатлын одоо хүний эрхийг одоо хамгаалах чиглэлд өгөн чухал юм байна л та. Тэгэхээр энэ чиглэлийн нөгөө зохион байгуулалт төсөв мөнгө ерөн одоо прокурорын газраас ямар хөө байдлаар хангаж ерөн энэ зөрчин шалган шийдвэрлэх ажлыг цаасгүй болгохын ажиллагаан дээр ямар ахицууд байна вэ? Энэ бас одоо ирэх жилийн юмнууд дээр ямар хөө байдалтай явж байна. За гэмтрэг төслөөс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс асууя. Энэ харт эмхтэй тэмцэх чиглэл дээр ерөн ямар арга хэмжээ авах гэж байна? Гамшиг боллоо гэдээ одоо үе үеийн сайд За Бямсрын генерал Эндрийн микрофоноор хариулъя. За тэгээд бусад байгууллагын төлөөллүүд хариулахад бэлдэж байгаа. Энд дээрээс хариулна шүү. Сайн зураг шинэ асуултанд хариулъя. Хялгамлын ерөнхий газрын дарга хавшил генерал Бямсрын хэлтгчэнтэй Монгол Оросын хөлийг хамтран шалгах ажлын явц өнөөдрийн байдлаар 78% явагдаж байна. 2022 онд эхэлсэн. Одоо гол хүндрэлтэй хэсэг буюу Минжийн одоо хилийн хэсэгт хөвсгөл далайн хоёр талын хэсгийн хилийн одоо төхөөрөмжийн ажлууд хийгдэж байгаа. Хил хамгаалах байгууллагын хувьд бол хилийн төхөөрөмжийн ажил буюу яг хилийн баг нь суурилуулах ажлыг хариуцж байгаа. Саяхан одоо 7 хоног өмнө Минжийн хэсгийн баг нь суурилуулах ажлыг бол эхлүүлсэн. Энэ өвөл бид нар хилийн багнуудыг одоо төвлөж хөргөсөн. За ажлын явц бол үндсэндээ нэг 78% энэ жил бид нар нэг 90% хүргэнэ гэж тооцож байгаа. За төсөв санхүүгийн хувьд бол энэ донд нэг 4.5 тэрбум төгрөг тавигдсан. Хил хамгаалах байгууллагын хувьд бол яг энэ хилийн төхөөрөмжийн ажлаа хариуцаад суурилуулах одоо боломжтой гэж үзэж байгааг танд танилцуулж хэлдэг. Тэгээ энэ нь бол 27 онд бид нар багтааж төхөөрөмжийн ажлыг дуусган цаашдаа бас протокол бичвэрмтийн ажил одоо бүрэн гүйцэд дууссан тохиолдолд хойд хилийг нэгдсэн үндэсний байгууллагууд одоо бүртгүүлэхээр бас төлөвлөж зорж ажиллаж байгааг хэлдэг. Хэлэх туслаа. За Улсын бүртгэлийн ерөнхий газар. За та бүхэнд өдрийн мэнд хүргье. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Тааван юм. За гишүүний асуултанд асуугдсан дуусаагүй барилга залилангийн гэмт хэрэг төртөд байгаа захиалгын гэрээг улсын бүртгэлд бүртгэх асуудал өнөөдрийн хувьд бол эдгэрэнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар бол захиалагчийн буюу иргэний хүсэл зоригийн шинжтэй байгаа. Бүртгүүлж болно гэсэн
хуулийн заалттай. За энэ хуулийн заалтанд өөрчлөлт оруулахаар өдрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл явагдаж байгаа. За энэ иргэний захиалгын гэрээгээ баталгаажуулах буюу улсын бүртгэлд бүртгүүлэхдээ мэдээлэл авалгаа авдаг, өргөдөл хүсэлт өгж түүнд нь хариулт хийдэг энэ AI төхөөрөмжийн худалдаа авах ажиллагааг сая зарлаад гэрээ байгуулагдаад ажиллаж байгаа. Ингээд энэ гэрээ програмын асуудлууд шийдэгдчихвэл өдрөнгийн эрхийн улсын бүртгэлийн шинжилсэн програмтай холбогдоод тэндээсээ манайх За прокурор ерөнхий газар. Яасан байцгаана. Зөрчлийн мэдээллийн систем байна 100 ашиглалтанд орсон. Германы техник хамтын ажиллагаагаар хийгдээд энэ жилээс эхлээд 100 ашиглалтанд орж байгаа. Нийтдээ 12,000 гаруй ИБАО-д сургалтаа ороод одоо хэрэгжиж явж байгаа. За зөрчлийн мэдээллийн систем ашиглалтанд орсноор тухайн албан хаагчийн ачаал болон эдийн засгийн үр ашиг бол дээшилж байгаа. Гэхдээ эдийн засгийн хөгжлийн амнаас энэ зөрчлийн мэдээллийн системтэй холбоотой системийн өргөтгөл дээр нь системийн тоног төхөөрөмжөд нэмэлтээр шаардлагатай байгааг бид нэр дурдсан боловч бас энэ эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөнөөс бас хасаж тусгасан байгаа. Энэ л жоохон өндөрлө учирч магадгүй. Тэрнээс бусад зөрчлийн мэдээллийн системийн ботууд бүгд ашиглаа явж байгаа. Гэмт хэрэгээс өрсөлдөн сэргийлэхтэй. За сайн бацхан ажлын албаны дараа Буянбат. За хар тамхитай тэмцэх чиглэлээр засгийн газар энэ гэмт хэрэгээс өрсөлдөн сэргийлэх тэмцэх чиглэлийн хуулийн шинжилсэн найруулгын төслийг их хурлд өргөн барьсан байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2 удаа зөвлөмж гаргасан, ерөнхий тусгай нэг бүрчилсэн энэ арга хэмжээнүүд төлөвлөгдөд явж байгаа. Ажлын албан дээр энэ онд бол яг энэ хар тамхины чиглэлээр төсөв байхгүй, төсөв батлагдаагүй. Эх жилийн 27 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр донтолтыг сэргээн тусах төв тэгээд сургалт соён өөрчлөлт чиглэлээр 6.5 тэрбум төгрөгийн төсөв санал тусгахчихсан явж байгаа. За хууль зүйн тогтоот хэргийн яам. Төрийн нэр бичгийн дагам мегмар. За сайн зүрх гишүүний асуултанд хариулъя. Төрийн хууль зүйн дотоод хэргийн яамны нэр бичгийн дараа мегмар. За эдийн засаг бизнесийн чиглэлийг дэмжих чиглэлээр ялангуяа хувийн эрх зүйн чиглэлийн холбогдлолтой хууль тогтоомжийн төслүүдийг 2024-өөс 2028 онд хууль тогтоомжийг боловсронгуй болгосон чиглэлд тусгасны дагуу мөн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасны дагуу бас боловсруулад явж байна. За яг одоогийн байдлаар улсын их хурлд өргөн мэдүүлчихсэн хэлц засгийн шийдвэрлэх хүлээгдэж байгаа төлбөрийн чадвар хөдөлгөөний буюу дампуурлын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл явж байна. За мөн одоо эцэслэн боловсруулаас санал авах төсөлд гаргачихсан хуулийн төсөл маань бол эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл явж байна. За мөн нөгөө талаасаа цаашид одоо боловсруулж байгаа саналд гаргахаар бэлтгэж байгаа төслүүд болох одоо компани тухай хуулийн шинжилсэн. За хариултыг гүйцээ. Эндрийн микрофоныг нээ. Компани тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон арилжааны хуулийн төслүүдийг бол санал авахар бол бэлтгэж байна. За мөн нөгөө талаасаа бол шүүгэн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой ялангуяа иргэний шийдвэр гүйцэтгэл, хуулийн этикетийн бас одоо данс төлбөр тооцоог шийдвэр гүйцэтгэлийг одоо албадан гүйцэтгүүлэх энэ хүрээнд шийдвэрлэдэг бас хууль тогтоомжийн төслүүд болох одоо шүүгэн шийдвэр гүйцэтгэлийн багц хуулийн төслүүд бол мөн одоо санал аваад эслэн дахин одоо засгийн газраар хэлцүүлэхээр бэлтгэлийг хангаж байна. За сайн зэрэг гишүүн тодруулъя. За тэгээ улс орны аюулгүй байдлаас харамлах юм бол одоо ирээдүйд бас том дүнгэрдүүлдэг гэдэг ерөнхий нэг зарчим байдаг. Тэгээ би бас зүгээр сая товчхон л асуулаа. Асуудлууд мэдээж энэ том салбар учраас заримаас нь бол асууж амжсангүй. Сая бас хүний эрхийн үндэсний тайлан дээр тэр шүүх шинжилгээний байгууллагын бас
асуудалтай орон нутагт ялангуяа одоо цогц хадгалах хөргүүр байхгүйгээс аль багшд нь хүртэл сэтгэл санааны асуудалд орсон байна гэдгээс энэ чиглэлийн одоо ажлууд дээр ямар хуу бас тавьж байна. Архины санг ашиглах асуудлыг одоо эдийн засгийн сайд сангийн яам маань анхаарч өгч энэ төсвийн мөнгө шүү байхгүй. Архи үйлдвэрлэгч этгээдүүд өөрсдөө сангаа бүрдүүлээд энийг Харт амих, Дэлгэцийн дон, архины донтой хүмүүсүүдийг эмчлэх асуудал зарцуулъя гэхээр мөнгийг ингээ хэрэглүүлэхгүйгээ байлгаад байгаа. Тэгэхээр бид эдийн дотоод нөөц болцоонуудыг ерөөсөө ашиглах энэ юм дээр бас анхаараач. Тэгээ сая ингээ Харт амигт тэмцэхэд мөнгө байхгүй гэж сууж байгаа байхгүй. Ирэх жил нэг 6.8 тэрбумыг тавина гэдэг. За сангийн яамнаас Санжид ирж. За сангийн яамны төсвийн бодлого төлтийн газрын дараа Санжид ирж сайн зориг гişний асуултанд хариулъя. За одоо бол бидний өргөн барьсан байгаа энэ төсвийн мэдээлэл төр бол 9 тоо байгаа. Зарлагын нийт дээд хэмжээ гэж байгаа. Суур зарлагын нийт дээд хэмжээ гэж байгаа. За суур зарлага маань бол нөгөө цалин үйлс гэх мэт урсгал зардал, дээр нь хөрөнгө оруулалтын зардлууд бол багасж байгаа. За энэ суур зарлага маань бол нийтдээ 2.8 их найдаар одоо энэ жилийн төсвөөс бол нэмэгдэхээр тооцож бол бид нар 2.6 их найдаар нэмэгдэхээр бол тооцож оруулж ирсэн байгаа. За энэ хүрээндээ бол намар төсвийн эрхлэн загч бүрээр нь байгууллага бүрээр нь за тэгээд зориулт хөтөлбөр тус бүрээр нь бид нар задлаад оруулж байна. Энэ үедээ бол таны хэлж байгаа энэ саналуудыг аль болох тусах гад багтаах гад оруулж байна. Ер нь бол тэр архитектурын сектортод дэмжих сан бол яг өөрийнх нь орлого нь бол бүрччихэд байж байгаа. Улсын төсвөөс бол зарлага авахааргүй хэрэгжих одоо ийм боломжтой учраас зориултын дагуу бид нар За шүүгшүүлгэрийн байгууллага энэ дээрээс хариулъя. Агшийн асуултанд хариулъя. Шүүгшинлийн эрх газар хорон дагаан баяр илтгэж байна. За сая хүний эрхийн үндэсний комиссаас явуулсан дүнэлтээр бол тэр зохицос хадгалах байрны асуудлаар ярьсан. За энэ асуудлаар бид бол 27 оны хөгжлийн хөтөлбөрт тусгахдаа саналаа хөрвүүлсэн байгаа. Тухайн нөхцөл байдал бол яг 21 аймагт байдаг. Бид нар одоо тэр болгон сумдуудад бол бас энэ нөхцөл байдал яг үнэхээр хүндрэлтэй байгаа. Сум болгонд одоо зохицос хадгалах байр, сум болгонд одоо эрүүл мэндийн төвд байдгүй. Энэ учраас манайхан бол одоо яг 21 аймгийн хувьд сумын эмнэлэгтэй ойрхон байгаа. Сумын эмнэлэгт одоо зохицосоо хадгалж тэнд одоо зохицос хадгалах байргүй байгууллагууд маань одоо очиж задлан шинжилгээ хийдэг. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг одоо арилгах үүднээс сумдууд болон 21 аймгийн эрүүл За хариултыг гүйцээ. Энэ дээр микрофоныг нээе. харилцан ажиллах байдлаар энэ асуудлыг шийдэж байгаа. 27 оны төсөлд бол тусгагдсан байгаа энэ асуудлууд. За баасан жаргал гишүүний асуулт асууя.